За тэгээд Улсын хурлын сонгуулийн 48 дугаар тойрогт ард түмний хайрлын намаас нэр дэвшигч Ламжавын аз зайгийн иргэд сонгогчдтой хийх уулзалт үргэлжилсээр байна. Тэрээр 6 дугаар сарын 20-ны өдөр Булаг багийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд хамгийн гол нь ажилгүйдлийг бууруулж ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг илэрхийлж байна. Ард түмний хайрлын нам нь бүрийн хөтөлбөртэй ажлын байрыг бий болгох, ард түмнээ мөнгөжүүлэх бодлогыг голлон тусгасан гэдгийг хэлж байна. Хүн болгоны хэлж байгаа гол зүйл бол ажлын байрыг бий болгож өгөөч гэж ярьж байна. Мэдээж манай намын мөрийн хөтөлбөрт бол ажлын байр бий болгох, ард түмнээ мөнгөжүүлэх бодлогуудыг нэлээд төлхөө оруулж өгсөн байгаа. Ер нь бол манай намын мөрийн хөтөлбөр маань өөрөө бусад намын хийгээгүй, хийхийг хүсээгүй олон зөв зүйтэй бодлогуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Тэгэхээр ард түмний хайрлын нам маань өөрөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэр байгалийн баялагийг ашиглах, аял жуулчлалыг хөгжүүлэх, малынхаа ашиг шимийг хүртэх ийм тал дээр аягүй олон төрлийн ажлын байр бий болохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаамаа. Мөрийн хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт хамгийн ихэнд хэрэгжүүлэх ажил нь амьдралын эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлд ажиллахаар төлөвлөсөн байна. Манай Эрдэнэт хотын хувьд гэр хороол маань 68% нь гэр хороолд амьдардаг. Үүн дотроос нийтдээ 28 мянган хүн жорлон байдаг юм байна. За энэ бол бидний судалгаагаар ийм байсан. Ер нь айл болгонд очиж үзэхэд үнэхээр тийм байна. Ялангуяа манай Булаг баг дээр бас 2-3 ойл хашаанд нь байна. Үнэхээр энэ бол нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй хөрсний бохирдол бол байна. Тэгэхээр хамгийн яаралтайгаар цэвэр бохрын асуудлыг шийдэх манай гэр хороолт мэдээж тэгээд араас нь ажилгүйдэл архитектурын асуудлыг шийдчихэд л бас амьдрал маань эхлээд арай гайг болчих гээд байна. Эргээд өнгөрөх жилүүдэд итгэл хүлээлгэсэн намууд ард түмний итгэлийг бүрэн дааж чадаагүй гэдгийг хэлсээр байна. Энэ утгаараа Улсын хурлын сонгуулийн 48 дугаар тойрогт ард түмний хайрлын намаас нэр дэвшигч Ламжавын аз зайг дэмжихээ илэрхийлж, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаргүйгээр олгох, ажлын байрыг олноор бий болгоход идэвх санаачлахтай ажиллаарай гэдгийг захиж байлаа.